Таны амрыг ирье. За өнөөдөр та бүхэндээ баялагын төвжийг тайлах, санхүүгийн эрх чөлөөндөө хүрэх таны анхны аялал зурлалын 2025 оны эхний хэсгийг танд төлөвлөе. За хэрв та өөртөө баялаг бүтээхийг мөрөөдөж байсан ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол та одоо яг зөв эхлээ эндээс эхлэхээр тухлаарай. Өнөөдөр таны хамгийн чухал санхүүгийг хэрхэн үсгэх аяллаа эхний алхам болох баялагаа бүтээх тодорхой зорилтуудыг хамтдаа тавьцгаая. Амжилтын төлөвлөгөөнөөс эхэлдэг, тиймээс үнийг өнөөдөр яг одоо эхэлцгээе. Та бэлэн үү? Эхлээд санхүүгийн баялаг гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ? Энэ баялаг гэдэг бол зүгээр нэг тоо биш. Энэ нь бидний хүн тус бүрийн хувийн амьдралд маш их хувийн чанартай эдийн засаг юм. Зарим хүмүүсийн хувьд энэ нь төлбөр тооцоонд санаа зовохгүйгээр дэлхийгээр аялах эрх чөлөө гэж үздэг байхад, зарим хүмүүст энэ нь тэдний гэр бүлдээ үлдээх өв хөрөнгө байж болох гэх мэт хүн бүрт адилгүй хувийн шинж чанартай байдаг. Баялаг гэдэг нь таны хувьд ямар утгатай болохыг та өөртөө зориулан олж мэдэхэд заавал хэсэг хугацаа зарцуулаарай. Энэ нь таны аюулгүй байдал юм уу, эсвэл боломж, эсвэл хөрөнгөө арвижуулах хүсэлттэй холбоотой юм уу гэх мэт хувь хүн тус бүрт ялгаатай байдаг. Тиймээс яг таны өөрийн чинь санхүү баялагын тодорхойлолт бол таны санхүүгийн аяллаа гол үндсэн суурь юм. Хоёрдугаарт, та тэрхүү томоохон мөрөөдлөө ухаалаг зорилго болгон хувиргах шаардлагатай. Мөрөөдөл хүчтэй байдаг ч бодит амьдралд бий болохын тулд таны мөрөөдөл тодорхой бүтэц хэрэгтэй байх болно. Тиймээс танд яг эндээс смарт зорилтууд гарч ирдэг. Смарт гэж юу гэсэн үг вэ? Smart гэдэг нь англи үгнүүдийн товчлол, эсн specific, им нь measurable, энэ attainable, R нь relevant, T нь time based гэсэн үгнүүд ба тэдгээр нь монголоор бол тодорхой, та юу хүсэж байгаагаа яг таг тодорхой мэдэж авах хэрэгтэй. Хэмжих боломжтой, өөрийн ахис дэвшлигээ хэмжиж хянах хэрэгтэй. Хүрэх боломжтой, үүнийгээ бодитоогоор хадгалах хэрэгтэй. Хамааралтай, зорилгоо өөрийнхөө үнэт зүйлстэйгээ уялдуулах хэрэгтэй. Хугацаа, зорилго биелэх тодорхой эцсийн хугацааг тогтоох хэрэгтэй. За та би мөнгө хэмнэмээр байна гэж хэлхийн оронд би 12 сарын дотор байрны урьдчилгаа төлбөрт $10,000 хуримтлуулна гэж тодорхой хугацаа тогтоож зорих хэрэгтэй. Энэ бол таны өөртөө хийж чадах ухаалаг зорилго юм. Гуравдугаарт, санхүүгийн зорилгын жишээ татан тайлбарлая. Богино хугацааны зорилго. Амралтын болон яаралтай тусламжийн санд зориулж 3 сарын дотор $500 хэмнэж нөөцлөнө. Урт хугацааны зорилго. 10 жилийн хугацаанд $100,000 босгохын тулд сар бүр $200 хөрөнгө оруулалт хийн. За ингээд таны зорилго сэтгэлийг тань хөдөлгөнд довтлуулж өөрөөр тань хийх ёстой. Гэхдээ тэр зорилго чинь өөрийг тань стресс дарамтанд оруулах ёсгүйгээр хөнгөн байх ёстойг анхаарах хэрэгтэй. Тиймээс өөрийнхөө чадах тодорхой хэмжээний бага, жижиг тооноос эхэлж санхүүгийн эрч хүчээ нэмэгдүүлэх нь зүйтэй байдаг. Дүгнэлт, та одоо яг өнөөдрөөс эхэлж арга хэмжээ ав. Санхүүгийн зорилгоо бичээд ухаалаг зорилт болго. Тодорхой байдал бол таны амжилтанд хүрэх луужим, компас гэдгийг санаарай. За ингээд бидний дараагийн үргэлжлэх видеог тандан хүлээж байгаарай. Бид таны хүсэл мөрөөдөлд нийцсэн төсөв зохиоход тань туслах видео бэлдсэн болно. Өнөөдөр та эхлээ тавьж баялагын төвжийг нээх эхлээ тавьсан гэж найдаж байна.